За шиний нэг эхэллээ. Одоо овон дээр гарч гал түлхээр явж байна. Шиний нэгний өглөө ингэж гал түлдэг манай сумын. Одоо энд байгаа харганы бүгдийн түлнэ. За одоо овоноосоо бууйда. Одоо игол ихнээсээ зочид гीч дирж байж магадгүй. За мөрөө гаргая да. Зүүн урагшаа гарч зүүн хойноос ирнэ. Зүүн урагшаа гэхээр ингэсгэж л явах юм байна да. Бүс малгайгаас ихсрэгсэн. Гаршаа сууха. Гаршаа сууха. Гаршаа сууха. Одоо зүүн хойноос. Зүүн хойноос гэхээр энэ малынхаа голоор л гарч таархан дээ. Хөө. Тэнд манай ихний зоч ирсэн байна. Тэр цэнхэр машинтай хүмүүс ирсэн юм шиг байна. За. За хондоо зочдод ч ихнээсээ ирж байгаа шиг байна да. Өнөөдөр нэлээд шуурхтай өдөр болж мэдхээр байна. Манай энд бол ер нь цагаасаар их өргөн болдог. Ер нь 5 шин хүртэл бол манад ер нь баг айл тасардгүй. Яагаад гэвэл манай когшоо 20 навтай хамгийн өндөр настай хүмүүс нь тэг болохоор ер нь хүн хэрдэгтэй. Когшоо гэхээр та нар ойлгохгүй байж магадгүй өвөө эмээ гэсэн үг шүү. Цаг одоо 5:30 болж байна. Бараг нар жаргасан байна. Одоо харид өө. За би гэрийнхээ гадаа ирсэн байна. Одоо манай гэрт хүмүүс байна. Би гэрлээ ороод бараг бичлэж чадахгүй хаа. Хүмүүсээсэн болохоор ойлгохтой бичлэг хийж чадсангууд тэгээд одоо маргааш нутгийнхаа шүтээ олон дээр гарч хэмрээс сэргэн тэгээд одоо унтлаа өглөө болзээ. За өглөө болсон байна. Одоо нэг шүтээ олон дээр гарахаар явах гэж байна. Нөгөө уулан дээрээ гараад ирлээ. Нар мандаж байна. Одоо уулнаас бууж байна. Энэ хүмүүс бол манай нутгийн ах нар. За сайхан хямраас эргээчэд ирлээ. Одоо ер нь ингэсгээд бичлэгээ дуусгая да. Зочид мочд ирэх гээд байна. Сар шиндээ сайхан шиндээрээ.